ихний мэдээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг чиглэл өгч бүх шатанд үйлчлэлтийн бэлтгэлийг хангуулахар боллоо. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарахгүй бол зуншлаг муу байсан учраас өвлжид хүндэрч болзошгүй байгаа юм а. 66 сая толгой мал тоолуулсан манай улс энэ хавар 20 сая төлийг нэмж хүлээж авсан. 2 сая орчим төл хорогдсон гэж тооцвол хонин толгойд шилжүүлснээр энэ өвөл 110 сая толгой мал өвлжнө. Гэтэл нийт нутгийн ердөө 30% нь зуншлах сайтай байна. Баян-Хонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн нийт нутгаар газрын гарц муу байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын өвлжилтийн бэлтгэлийг хангуулахаар засгийн газрын нөөц хөрөнгөөс 900 сая төгрөгийг гаргуулахар болсон байна. За энэ нөөцөөс гаргаж байгаа мөнгөөр одоо 100 намрын отор нүүдэл хийх. За малын хөдөлгөөний хянах, постыг нэмэгдүүлэх, огтон цоцооны нүүдэлтэд тэмцэх, малчдын нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, за хадлан тэжээл бэлтгэх, за аймаг сумдын аюулгүй нөөц бэлтгэх мөн толгомцсон асуудалтай шийдвэрлэхэд нь одоо зориулж энэ мөнгийг гаргаж байгаа. Малын тоо толгойг зохистой түвшинд байрах, эрүүлжүүлэх зорилгоор 2 ч хуулийн төслийг их хурал баталж энэ оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мөн засгийн газрын шийдвэрээр орон даяар мал эрүүлжүүлэх аяныг хагас жилийн хугацаатай өрнүүлж байна. Малыг вакцинжуулалтад бүрэн хамруулж 3 жилийн туршид угаалгад хамруулвал мал эрүүлжиж энэ хэрээрээ экспорт нэмэгдэнэ гэж тооцож байна. Бүх малаа вакцинжуулъя, ийм зорилт тавьж байгаа. За энэ жилийн хувьд бол бидэнд төсөв дээр бол яг бүх малаа вакцинжуулах тийм мөнгө тавьж чадаагүй. Нийт нэг 7.2 сая тонн вакцин авах, шүлгийн вакцин авах мөнгө бидэнд тавьж өгсөн. Оросын холбооны улсаас 1.6 сая тонн вакцин хүмүүлгийн тусламжаар авч байгаа. Нийтдээ надад нэг 8.8 сая вакцин л байна. Тэрийг өөрөөр 15 сая толгой мал вакцинжуулна. За манай салбарынхны барьж байгаа, манай малын эмнэлгийн ерөнхий газрынхны барьж байгаа бодлого бол бүх үхрээ ямар ч бас вакцинжуулах гэж байгаа. Нийтдээ бид 4.5 сая толгой үхртэй тэр үхрүүдэд вакцинжуулнаа. Өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр хаврын тариалалтын явцын талаар мөн мэдээлэл сонссон байна. Өнөөдрийн байдлаар 494 мянган га талбайд тариалт хийжээ. Үр тариа 365 мянган гад, үүнээс улаан буудай 342 мянган гад, төмөс 12 мянга гаруй га талбайд, хүнсний ногоог 8 мянган га талбайд тариалсан гэж салбарын сайд нь мэдээлж байна. Ирэх жил Атар газар эзэмшсэний 60 жилийн тохион Монгол улс 1 сая 50 мянган га тариалангийн талбайтай, үүний дүү 700 орчим мянгаыг нь эргэлтэд оруулсан бол үлдсэн 300 мянган га нь Атар